Нийслэлийн засаг даргын 2019 оны А322 гэж захирамж гарсан. За энэний хүрээнд бол 102 байршлын 179 объектыг чөлөөлөхөөр төлөвлөсөн байсныг одоо чөлөөлж дуусаад одоо ингэж байна. За эдгээрээс одоо ингэж дурдах юм бол Баянгол дүүрэгт 22 байршилт 21 объект, Баян зүрх дүүрэгт 18 байршилт 16 объект, за Сонгон хайрхан дүүрэгт 21 байршлын 13 объектыг, Сүхбаатар дүүрэгт 16 байршилт 16 объектыг, за Хан уул дүүрэгт 4 байршлын 3 объект, за Чингэлтэй дүүрэгт 21 байршлын 14 объектыг бол тус чөлөөлсөн байж байгаа. За эдгээрээс ингээ зарим нэг жишээ болгоод дурдах юм бол Чингэлтэй дүүргийн 4-р хороонд Мандухай зочд буудлын одоо хашааг чөлөөж явган зорчих боломжоор хангаж ажилласан байгаа. За мөн Сүхбаатар дүүргийн 5-6-р хороонд одоо хороодод бас хашааг буулгасан байж байгаа. За мөн Баянгол дүүргийн 8-р хороо 77-р сургуулийн баруун хойдлын бас газрыг чөлөөлж явгууны зам гаргаж явган зорчих боломжоор хангаж ажилласан байгаа. За Баян зүрх дүүргийн 25-р хороонд Шинэ Монгол сургуулийн урд талд автозам тулган барьсан хашааг буулгаж бас явган гарах боломжоор хангаж ажилласан байж байгаа. За үүний дараагаар эхний шатны төлөвлөгөөний гүйцэтгэл дууссан учраас за уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн засаг даргын 2019 оны А688 гэж захирамж гарсан. Үүний хүрээнд нийт хотын төвийн 6 дүүргийн хэмжээнд судалгаа хийсэн байж байгаа. Тэгээд судалгаагаар нийт 198 жигсаалт гарсан зөрчлийг илрүүлсэн. За тэдгээрээ газар чөлөөлөх ажлыг төлөвлөгөөний дагуу арга хэмжээ аваад ажиллаж байна. За эдгээрээс 198 объектоос өнөөдрийн байдлаар бол 52 объектыг бол чөлөөлж зөрчил харилцсан байна. За эдгээр нь бол газрын тухай хуулийн 57 дугаар зүйл заасан үндслэлээр албатан буулгах ажиллагааг бол авсан. За энэ 52-оос бол 3 аж ахуй нэгж бол өөрсдийн тус албанаас өгсөн мэдээллийн дагуу бол газар чөлөөлөх зөрчил харилцах арга хэмжээнүүдийг бол авсан байгаа. За тэгээд энэ газар чөлөөлөх ажил хийгдснээр хорооллын дундх автозамын 26 байршилд орц гарц бол нэгдэнэ. За нийтийн эзэмшлийн 12 байршилд одоо 2890 м2 нэмэгдэж явган хүний зам талбай хийгдэх боломжоор бол хангагдана. За явган хүний зам талбай хаагдсан бас 45 байршилд бас газар чөлөөлөлт ажил хийгдснээр явган хүний зам талбай хийгдэж тогтчлолтын ажил хийгдэх тийм нөхцөл бололцоогоор хангаж ажиллагдах байж байгаа. За мөн газрын зөрчил харилцах ажлуудыг хот төлөвлөлт, гудамж зам талбай, бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуул зохион байгуулж байгаа. За мөн газар чөлөөлөх ажлыг явган хүний зам, дугуйн замын талбайг нэмэгдүүлэх, замбраагүй хашаа хайс барьснаас үүдэлтэй замын төвжирлийг багасгах, автозамын нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх, за мөн газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, газрын зөрчил, одоо кадастрын зургаасаа илүү татсан, зөвшөөрлгүй хашаа барьсан зэрэг зөрчлүүд бол арилгах ийм нөхцөл бололцоо бүрдэх юм аа. Дөхөн амын 60% нурыг оршин сууж байна. Тэгэхээр тэдгээрээс газар эзэмшигч нь бол мэдээний байгаа. Тэр болгонд одоо манай газар зохион байгуулалтын албаны мэрэгчлэлтнүүд бол дүүрэг дээр жишээ нэг дүүрэг хорог одоо 3-4 газар зохион байгуулагч байх жишээтэй. Нийслэл дээрээ бол одоо нэг газар зохион байгуулагч байна. Тэгэхээр энэ болгон тэр газар болгон дээр хурц ажиллаж бас чаддгүй. Тэгэхээр иргэд маань шөнө оройн цагаар баяр наадмын үеэр ч гэдэг юм ингээд тодорхой хэмжээгээр хууль зөрчих тохиолдлууд бол их байдаг. Энэтэй холбогдуулаад энэ зөрчил гаргаснараа газрын тухай хуулийн дагуу тус байгууллагаас мэдээж арга хэмжээнүүдийг албатан буулгах арга хэмжээг авдаг. Энэ болгонд энэ иргэн аж ахуй нэгж байгууллагууд өөрсдөө ингээ хөрөнгө мөнгөөр бас охирч байгаа шүү гэдгийг бас өөрсдөө ухаарах байхаа л гэж